That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. 2019 оны 7 дугаар сард ор үндэсгүйгээр асар их хөрөнгөтэй болсон Jeffrey Epstein гэх хүнийг Америк нэгдсэн улсын холбооны шүүхээс шүүж эхэлсэн байдаг. Түүнийг насан туршаагүй хүүхдүүдийг бэлгийн мөржлөгт ашигласан. За мөн хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг зүйл ангиудаар шүүж эхлээд байсан ч 2019 оны 8 дугаар сард буюу хараахан шүүхийн шийдвэр гараагүй байх үед цагдаа хоригдох байран дотор хоригдож байх үедээ бол өөрийн амийг хөнөөсөн байдаг. Холбооны засгийн газрын зүгээс түүнд 45 жилийн хорих ялыг төлөвлөж байсан гэдэг. Jeffrey Epstein бол ямар ч тодорхой бизнесгүй хэрнээ Нью-Йорк хотод асар үнэтэй харштай. Флоридад асар том эдлэн газартай, Карибын тэнгист Little Saint James хэмээх хувийн аралтай, Lolita Express гэдэг хувийн онгоцтой гэх мэтээр бол асар их мөнгийг ямар ч үндэслэлгүйгээр олж бол үндэслэлгүй хөрөнгөжсөн нэгэн байсан. Мөн Jeffrey Epstein нь бол Америк нэгдсэн улсын улс төр болон бизнесийн хүрээллийн зарим томчуудтай бол маш дотн харилцаатай. Бүр Британий язгууртнуудын гэр бүлийн хүрээлэлтэй хүртэл бол найзууд байсан. Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны зүгээс Jeffrey Epstein-ийн гэмт үйлдэлийг бол ганц удаагийнх биш бөгөөд маш олон жилийн турш удаан хугацаанд бол үргэлжилсэн гэдгийг бол тогтоож чадсан. Тэрээр 1990 оноос эхлээд 14-өөс 17 насны охтыг бол онилж массажны газарт ажиллуулна, загварын ажилд зуучлана гэх мэтээр бол хуурч мэхлэн өөрийн сүлжээнд бол эвсүүлдэг байсан. Улмаар тэрээр бага насны охтыг өөрийн Нью-Йорк дахь харш болон Флоридагийн эдлэн газар Карибын арлуудаа аваачиж тэдгээр охтуудыг бол улс төрд нөлөө бүхий болон бизнесийн томоохон педо төлөвлөлтүүдэд бол зуучлан бэлгийн дарамт бэлгийн мөржлөг үлддэг байсан нь бол тогтогдсон. Дандаа мөнгөтэй, эрх мэдэлтэй педо хүмүүст бол бага насны хүүхдүүдийг зуучилдаг байсан болохоор Jeffrey Epstein өөрөө түүнийг дагаад бол маш их мөнгө олж мөн олон улсын түвшинд бол маш их хамгаалалттай болж эхэлсэн. Гэтэл нөгөө талд байгаа хохирогч охтууд нь бол мөнгө муутай, насан туршаагүй айдас давтсан хүүхдүүд байсан учраас тэдгээр хүүхдүүдэд хэрэв үннийг илчилбэл хинч чамд итгэхгүй. Чи өөрөө л хохирох болно гэх мэтээр бол айлхан сүрдүүлдэг байсан байгаа юм аа. Үнэхээр асар их мөнгөтэй, маш олон нөлөөтэй хүмүүстэй танил учраас хүүхдүүд ч гэсэн түүний үгэнд орж үнэхээр л би заргалдаа дийлэхгүй гэж итгэж Jeffrey Epstein-ийн хохирогч болсон ч өөрийгөө нуугаад чимээгүй дараад өнгөрдөг байсан байгаа. Тэгэхээр өнөөдөр яг юу ярих гээд байна вэ гэвэл өнгөрсөн баасан гарагт буюу 12 дугаар сарын 19-ний өдөр Jeffrey Epstein-ийн холбогдох хэргийн талаарх баримтууд ямар олонний танил улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсан ийм баримтууд, гэрэл зургуудын талаарх маш олон баримтуудад илчлэгдсэн юм ноцтой үйл явдал бол Америк нэгдсэн улсын нийгэмд бол бий болсон. Тэгэхээр өнөөдрийн дугаараар ерөнхийдөө Jeffrey Epstein болон үүсэт байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярих болно. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторганд хандаарай. 12 дугаар сарын 19-ний өдрийн ил болсон баримтууд нийт 3965 ширхэг файлаас бүрдсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь бол маш нууцлалтай гэрэл зургууд болон бичлэгүүд байсан. Энэ бүх нь бол Америк нэгдсэн улсын нийгэм төдийгүй дэлхийд даяар бол жинхэнэ утгаараа түүмэр дэгдээж маш олон улс төр болон бизнесийн томчууд бол хүнд байдалд орж нийгэм даяар элдв хэрэгүүдэд бол хардагдаж сэрдэгдэж эхлээд байна. Jeffrey Epstein-ийн талаарх хамгийн анх шүгэл үлээж байсан хүнийг бол Maria Farmer гэдэг. Энэ эмэгтэй тэдгээр нөхдүүдийн бэлгийн хүчирхийлэлт бол өртөөд 1996 онд Нью-Йорк хотын цагдаагийн газарт албан ёсоор гомдол гаргаж байсан. Мөн түүний гомдлын дагуу Америк нэгдсэн улсын холбооны мөрдөх товчоо мэдүүлэг авсан бөгөөд тэрээр уг мэдүүлэгтээ зөвхөн өөрөөс нь гадна маш олон охтууд Jeffrey Epstein-ийн хохирогч болж бэлгийн мөржлөгт өртөж байгаа талаар бол мэдээлж шаардлагатай бүх бичиг баримт охтын нэрс болон Jeffrey Epstein-ийн байршлуудыг бол мэдээлсэн байдаг. Гэвч тухайн үед Jeffrey Epstein бол маш хүчтэй хамгаалалттай байсан. Тэрээр маш их мөнгөтэй байсан тул хамгийн сайн хуульчдын бүхэл бүтэн айрмыг бол өөртөө илсүүлсэн байв.
За мөн Jeffrey Epstein-ийн зүгээс одоо Maria Farmer-ыг бол удаадараа айлхан сүрдүүлсээр түүнийг сэтгэл зүйн асар хүнд дарамтанд оруулснаар за Jeffrey Epstein тухайн үед ямар ч гэм зэмгүй бол үлдэж чадсан байдаг. За мөн тухайн үед хуулийн байгууллагад танив тал болон мөнгөөр нөлөөлснөөс болоод уг маргааныг нотлох баримт хангалтгүй байгаа. За мөн одоо гомдол гаргагч эмэгтэй сэтгэл зүйн гэмтэлтэй тул түүний одоо мэдүүлэг баримт болохгүй хэмээн бол албан ёсоор үздсэн байдаг. За ингээд Jeffrey Epstein-ийн бэлгийн мөржлөг педо систем анхны дайралтаас ингэж амжилттай аврагдсан түүхтэй. Ийхүү дараагийн 20 жил 1996-аас 2006 он хүртэл за энэ бүх бузар булаа систем ямар ч аюулгүй маш найдвартайгаар бол одоо тогтвортой оршин тогтносоор байсан. За энэ бүх хугацаанд одоо ганц ч гомдол, ганц ч хил ам бол дөрвтэй гараагүй. За Jeffrey Epstein массаж гэх нэрээр халахвчгийн бага насны охтоор бол бэлгийн мөржлөг үлдэж, за мөн одоо охтоор дамжуулан өөрөөр шинэ охид олох гэх мэтээр гинжин эвсүүлэлтийн системийг бол бүтээсэн байдаг. За мөн түүний үйлчлэгээ маш олон газар тархсан бөгөөд Манхэттенээс эхлээд Флоридагийн Palm Beach хүртэл за мөн Карибын тэнгис дэх одоо хувийн арлууд гээд хувийн онгоцоор охтыг захиалга өгсөн газарт бол одоо хот улсуудыг дамн нисдэг болсон. За бүхэл бүтэн систем логистикийн сүлжээ бол бий болсон гэсэн үг. За бэлгийн мөржлөгт өртөж хохирогч болж буй охтуудад харин хинч чамд итгэхгүй. За энд дандаа нөлөөтэй хүмүүс байгаа гэх мэтэр бол тэднийг айлхан сүрдүүлж өөрийг нь ямар ч хүчгүй мэтэр бол ойлголт өгч за эцэст нь бүр өөрсдийг нь одоо буруутан мэт одоо сэтгэл зүйн манипуляц хийдэг байсан байгаа юм аа. За гэхдээ цагдаагийнхныг бас энэ бүх хугацаанд зүгээр суусан гэж ирж болохгүй. За учир нь цагдаагийнх нь Jeffrey Epstein-ийн талаарх баримтуудыг бол нууцаар цуглуулсаар байсан. За ингээд тодорхой хэмжээнд буюу түүнийг буруутгаж болох баримтууд бүрдэх үед за Флорида мужийн Palm Beach-с Jeffrey Epstein-ийг бол баривчилсан байгаа юм. За уг нь бол одоо энгийн хүн ийм гэмт хэрэгтэй холбогдсон бол олон 10 жилийн хорих ял авдаг боловч за Jeffrey Epstein өөрийн танив тал мөнгийг ашиглаж за уснаас бараг хуурай гарч чадсан байдаг. За тэрээр өөрийн ялыг холбооны улсын төвшөнд бол хэрэгсэхгүй болгож за харин зөвхөн Флорида мужийн хуулиар насанд хүрээгүй хүнийг уруу татсан хэмээх за хөнгөн ангиллаар дөнгөж 13 сарын хорих ял авсан. За мөн хамгийн даварчсан нь бол тэрээр ял хөдлөж явах хугацаанд өдөр бүр 8-аас 12 цагийн турш шоронгоос гарах хэрэгтэй бөгөөд за шорон дотор зөвхөн хонхол ялтай буюу за зөвхөн шөнийг л бол шоронд өнгөрүүлдэг байсан. За ер нь бол одоо хорих ял гэхэд бол хэцүү ял бол авсан. За энэхүү одоо хөнгөн ял шийтгэл нь бол яг үнэндээ Jeffrey Epstein-ийн сүлжээг бол улам хүчтэй болгож өгсөн. За учир нь бэлгийн мөржлөгт ашиглагдаж байсан маш олон охтын сэтгэл зүйд за чи энэ бүхнийг итчилсэн ч ямар ч амжилт олж чадахгүй хэмээх ойлголтыг бол бий болгосон. За Jeffrey Epstein-ийн бүтээсэн систем өөрийг нь ч бол одоо хамгаална гэсэн үг. За ингээд охтуудын хувьд одоо бүрч зориггүй болж гэлсэн. За Jeffrey Epstein ч мөн одоо өөртөө улам бүр итгэлтэй болсноор гэмт хэргийн цар хүрээгээ бол улам тэлж эхэлсэн. За мөн одоо аюулгүй байдлын үүднээс сүлжээгээ бол илүү нууцлаг байдалд бол оруулж илүү олон нөлөөтэй хүмүүсийг бол эдсүүлж эхэлсэн байдаг. За гэхдээ хэдийнэ бэлгийн мөржлөгт өртөө дуусчихсан за хохирчсан эмэгтэйчүүдийн хувьд энэ бүх шүүхийн шудраг бус байдал нь тэднийг бууж өгүүлэх бус за харин улам бүр хурцлж улам илүү эрш хүчтэй тэмцэх хор шарыг нь бол малтаж өгсөн. За Jeffrey Epstein-ийн сүлжээ маш олон жилийн турш үргэлжилсэн тул бүр маш олон дэндүү олон охид хэдийнэ хохирч болоод дуусчихсан байсан. За мөн Америкийн нэгдсэн улсын нийгэмд энэ хэрэг тодорхой хэмжээгээр бол газар авч за Америкийн ард иргэдэд бол одоо хууль шүүхтээ итгэх итгэлийг бол алдруулж эхэлсэн байдаг. За олон нийтийн хувьд бол одоо хууль баян хүнд нэг өөрөөр за энгийн хүнд бас нэг өөрөөр үйлчилж байгаа нь тодорхой болж эхэлсэн. За мөн одоо сэтгүүлчид энэ хэргийг маш хүчтэй мөрдсөн. За улмаар Virginia Giuffre хэмээх тэргүүтээ одоо маш олон эмэгтэйчүүд бол энэ хэрэгтэй холбоотой гомдлуудыг гаргаж за Miami Herald хэмээх одоо хэвлэлийн сэтгүүлч за Julie Brown хэмээх одоо энэ сэтгүүлч бол Jeffrey Epstein араас бол тасралтгүй баримт цуглуулсан мөрдсөн. За улмаар Julie Brown гэх одоо энэ сэтгүүлч 2018 онд за өөрийн цуглуулсан баримтуудаа тулгуурлан за Perversion of Justice буюу одоо шудраг ёс одоо гажуудсан гэх нэртэй бол цувралаа бол цацаж эхэлсэн. За уг цуврал нэвтрүүлэгт Америкийн нэгдсэн улсын шүүх болон прокурорын байгууллага хэрхэн 2008 онд нууц тохиролцоо хийж хууль зөрчилсөн талаар за хохирогчдыг зориудаар тойрч хохирогчдын гомдлыг авч хэлэлцээгүй талаар за мөн хамгийн гол нь Jeffrey Epstein үргэлжлүүлээд гэмт хэрэгээ үүдсээр байсан талаарх бол баримтуудыг олон нийтэд бий болгосон. За энэхүү цуврал гарсан даруйд Америкийн нэгдсэн улсын нийгэм бол тэр чигтээ уур хилэн одоо бухимдал үзэн ядалтанд бол автаж эхэлсэн тул за засгийн газар аргагүй ирэхэнд бол хөдөлж эхэлсэн.
За мөн одоо уг цовруд гарснаар хохирогч эмэгтэйчүүд бол дахин зориг орж эргээд гарч эхэлсэн. 1996 оны анхны шүгэл үлээгч Мария Фармраас эхлээд за Виржиниа Гифри гэх мэтээр одоо маш олон эмэгтэйчүүд дахин гомдол гаргаж тангарахны шүүхийн өмнө бол мэдүүлэг өгснөөр тэр бүх эмэгтэйчүүдийн мэдүүлгүүд өөр хоорондоо тохирч за энэ бүх нь маш том системтэй гэмт үйлдэл зохион байгуулалтаа одоо гэмт хэрэг байсан гэдэг нь бол тодорхой болж эхэлсэн. За улмаар Нью-Йоркийн холбооны прокурорууд Джеффри Эпштейнтэй холбоотой шинэ үндэслэлүүдийг бол гаргаж ирэв. За тэд түүнийг хүн худалдаалах гэмт хэрэг болон насан туршаагүй хүнийг бэлгийн мөрчлөгт ашигласан гэх зэрэгт бол буруутгаж эхэлсэн. За 2008 онд Джеффри Эпштейн бол өөрийн танил талыг ашиглаж за мужийн төвшөнд өөрийгөө бол шүүлгүүлээд өнгөрч чадсан бол энэ удаа түүний хэрэг улс үндэстнийг бол бүхэлд нь хамарсан тул холбооны төвшөнд бол шүүгдэхээр болсон. За ингэснээр түүний танил талууд одоо нөлөөлөх бараг боломжгүй болж хувирсан гэж ойлгоно. За ингээд 2019 оны 7 дугаар сар Джеффри Эпштейнийг за Нью-Йорк дахь Манхэттенд хувийн онгоцоор буусан даруйд түүнийг холбооны агентийнхан болж тэр дор нь баривчилсан. За шүүхээс түүнийг Батлан даалтад гаргахаас татгалзаж за зүхтах эрсдэлтэй гэж үзээд шууд сагдан хорих шийдвэр гаргасан. За энэ удаа Джеффри Эпштейнийг бол олон нийтийн зүгээс асар их үдсэн ядаж за мөн одоо хэвлэлүүд түүний үйл хөдлөл бүрийг тогтмол хянаж байсан тул холбооны прокуророос бол түүнд бол 45 жилийн хорих ялыг бол төлөвлөж эхэлсэн. За гэтэл 2019 оны 8 дугаар сар Джеффри Эпштейн бол сагдан хоригдох байрныхан дотор бол амиа хорлсон. За гэхдээ энэ хэрэг түүнийг одоо өглөөгээд бас зогсоогоогүй. За үргэлжлүүлэн ярихаас өмнө бас нэг зүйл хэлэхэд бол яг амиа хорлсон гэж аль биесээр үзэж байгаа боловч энэ хэрэгтэй холбоотой одоо маш их хардлага, хувилдааны ийм онолууд байдаг. За учир нь Джеффри Эпштейн маш олон нөлөө бүхий мөнгөтэй улс төрч бүр эзэн хааны гэр бүлийн хүмүүст хүртэл одоо ингэж педо хүмүүст бол бага насны хүүхдүүдийг зуучилдаг байсан учраас за түүнийг шорон дотор нь амаа нэхээс өмнө зориуд зохион байгуулалтаагаар бас амийн хөнөөсөн байж магадгүй гэдэг ийм таамаг бол бас байдаг юм шүү. За ямар ч байсан одоо тэгээ үргэлжлүүлээ яриа. За гэхдээ энэ хэрэг одоо түүнийг үхлээгээд ингээд зогсоогүй. За түүний хамгийн гол хамтрагч Охтын одоо логистикийн системийг хариуцаж байсан. За Максвелл гэх читгээдэд бол 20 жилийн хорих ялыг бол шүүхээс оноосон. За түүнийг насан туршаагүй охтуудыг одоо эзсүүлж бэлгийн мөрчлөгөд ашиглахад тусалсан. За Джеффри Эпштейнийг эмтэргийн зохион байгуулагч, зуучлагч байсан хэмээн үзсэн. За гэтэл өнгөрсөн баасан гарагт буюу 12 дугаар сарын 19-ний өдөр за Epstein Files гэж нэрлэгдсэн зураг болон дүрстэй файлууд бол олон нийтэд ил болсон. За эдгээр файлууд нь аль биесээр Америк нэгдсэн улсын засгийн газрын гарт байсан материалууд бөгөөд за засгийн газрын зүгээс хууль ёсны дагуу ил болгосон байгаа юм а. За уг баримтуудад маш олон нөлөө бүхий хүмүүс тухайлбал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Билл Клинтон, за хөгжмийн зохиолч Мик Жаггер, за Microsoft-ийн Билл Гейтс, Америк нэгдсэн улсын өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп, за Их Британий ханхуу асан Андрю Монтбеттен Виндсор болон за Pop Од асан одоо Майкл Джексон гэх мэтээр маш олон хүмүүсийн зургууд цацагдсан. За гэхдээ эдгээр зургууд олонний танил хүмүүсийн видеонууд ил болсон ч за тэдгээр одоо тухайн хүмүүсийг бол гин буруутай гэх нотолгоо биш хэмээн Америк нэгдсэн улсын засгийн газраас бол аль биесээр мэдгдсэн. За мөн одоо хүүхэдтэй холбоотой хүүхэд агуулсан гэрэл зургууд бол нэлээдгүй цацагдсан нь за олон нийтэд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж за тэдгээр хүмүүсийг бас педо гэх одоо ийм яриа Америк нэгдсэн улсын нийгэмд маш хүчтэй дэгдээд байгаа юм. За энэ бүх одоо ил болсон баримтуудын хамгийн том хохирогч нь бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бодож таарч байна. За түүний охинтойгоо дотн ахуулсан гэрэл зургуудаас нь болоод түүнийг одоо өөрийн төрсөн охин Иванка Трампыг хүчирхийлдэг байсан гэх яриа Америк нэгдсэн улсын нийгэмд энэ цаг мөчид бол маш хүчтэй яригдж байна. За та бүхэн хэрв одоо тэдгээр зургуудыг харахыг хүсвэл өөрийн дурын хайлтын систем дээр за Epstein Files гэж хайхад бол бүх гэрэл зургууд бол гарч ирж байгаа юм. За тэгэхээр одоо өнөөдрийн дугаар маань одоо энэ түрээд ямар ч хэсэг өндөрлөж байна. Та бүхэнд бол одоо солон байсан байх гэдэгт бол итгэж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.